За тэгээд юм л ярихаар улс төрчлөө дайрлаа гэдэг юм. Энэ суулт чинь ямар улс төрчлөлт байхгүй шүү. 8 хоног энэ хүмүүстэй нэг ч хүн уулзаагүй. Бид нар өчигдөр аргаа бараал гараал уулзсан. Энэ 8 хон жахад энэ олонх энэ засгийн газрын ажлаа хийж явахгүй яасан. Очоод уулзаад учир шалтгаан нь асуугаад. Тэгээд юм л бол хариулахдаа мэдээлэл дутуу байна гэдэг. Тэр мэдээллийг очоод өгөлдөө. Энэ хүмүүс чинь наранд би сая өнөөдөр очисан маш хүнд байдалтай сууцгааж илээ өөрхий. Тэгээд болно гэж баахан хэлж байгаад төсвийн 2 дахь хилцүүлэг өнгөрөөцсөн байхгүй. Өглөө төсвийн байнгын хорон дээр уг нь бид 3 санал гаргасан. Нэг 400 тэрбумыг зүгээр сайхан шийдэд өгчхөө энэ цалингийн нэмэгдэлт нь найдвартай дээр гэхэд 3 дугаар хилцүүлэг учраас санал аваагүй маамаа. Тэр санал бол гаргасан. Тэгэхээр та нар зохицуулах боломж нь байна. Энэ эмнэлгийн удирдлагууд өөрсдөө шийдэх хууль эрх зүйн орчин байна гэдэг байгаа бол би энэ төсвийн тодтолыг дэмжье. Гэхдээ харъя хариуцлага энэ хугацаа өгье. Хэрвээ энэ асуудал шийдэгдэхгүй цалин хүнсний асуудлаас болоод эрүүл мэндийн салбарт доголдол үүсвэл та нар 100% хариуцлага хүлээгээрэй харин. Гэхдээ тэгэл нэг ухаантай тоонууд ярих юм тэгээ нэмээд хэдэн хуваар. Гэхдээ эрүүл мэндийн салбараасаа юундаа ингэ татхнаад байд юм бэ? Нэг хэдхэн төгрөг өгчгөөл тэрийн гүйцэтгэлээр нэмэн ингэн тэгнэ гэл нэг хэдхэн төгрөг 100-200 мянган төгрөг нэмхийн төлөө ямар их тайлбар хэлдэг. Тийм ухаантай юм бол та нар тэр хэрэгтэй хэрэггүй бүтээн байгуулалтаа төр бойл бүгдийг эрүүл мэндийн салбартаа өгөх зөндөл хэлсэн шүү дээ. Гэхдээ бусад улс орноос ичих хэрэгтэй. Хамгийн бага цалинтай шүү дээ манай эмнэлгийн ажилчид. Тэгэл зүгээр нэг татганаалах юм. Тэр эрүүл мэндийн тэр удирдлагуудаас болоод байгаа юм бол тэр удирдлагуудад нь хариуцлага тооцооч. Би одоо оюун чимэг дарга тийм санал хэлмээр байна. Та энэ эмнэлгийн удирдлагуудыг дууд үүрэг өг, хяналтын тавь энэ ямар гацаа гаргаад ингээд байгаа. Өнөөдөр 3 дугаар эмнэлэг шууд 3 дахин нэмлээ гэдэг сайхан мэдээ гаргаад ирж байгаа бас баярлжлаа. Тэгэхээр энэ бусад эмнэлгүүд нь яагаад хөдлөхгүй байгаа? Сая гадаа гараад уулзахад бол тэгж шít. Ковидын урамшуул гэдэг нэг хэдэн төгрөг өгсөн. Бүх нэг удаагийн хэрэгслийн мөнгөийг ингээ хассан гинэ нөгөө нөмрөг, маск, заск гасаад 1000 төгрөг үлдсэн гэж байгаа. За дээрэс нь нэг аятайхан мэдээ өнөөдөр сонссны юу гэхээр бид нар эрсдлийн даатгалаа өөрсдөө хариуцъя. Одоо алийн болгон төр дүүрүүлэх вэ? Энэ 90 мянган төгрөг гэдгийг бид нар даатгалын компаниудаа олцсон. Гол нь бидний илүү цаг урамшууллын мөнгө өгчвөл бид нар энэ 90 мянгаараа амь насаа даатгамаар байна гэж байна. Тэгэхээр энэ асуудал чинь бас цаанаа учир утгатай болол энэ хүмүүс ингээ суулт хийгээд байгаамаа. За дээрэс нь бид нар энэ реформын эсрэг яриад байгаа юм юу ч алга. Харин та нар хитрхи их ярьж байна. Аль дээр л ярихад л энэ реформа яриад байсан. Тэгээ энийг хурдан өгөөч. Ядаж эсвэл тэр Бачарал гишүүн их зөв санал гаргаж ин л урьдчилгаа өгчих ядаж. Гэхдээ энэ хүмүүс чинь өнөөдөр амьд явах баталгаа нь алга байна штэ. Хүний эрхийн асар